За сайн байна уу. За өнөөдрийн бичлэгээр өмнөх бичлэгийн үргэлжлэл болгоод энэ бичлэгийг хийж байна. За тэгэхээр өмнөх бичлэг дээр юу яригдсан бэхээр энэ зах зээл дээр тогтворж байгаа үн тийм үү? Одоо балиут ч өнө бараа таврын бидний арилжаалж байгаа бараа таврын үн нь яаж үүсдэг вэ гэдэг талаар ярьсан тийм үү? Ямар үнц нь тэр үнц нь хаанаас үүсдэг юм бэ гэдгийг ярьсан. Тэр нь бол auction market theory буюу дуудлага худалдааны онолоор зах зээл дээр оролцогч талууд буюу те томоохон санхүүгийн байгууллагууд institutionals те за хөрөнгө оруулагчид эсвэл төв банкнууд ч байт юм уу те фандууд том фандын хөрөнгө оруулалтын сангууд гэдэг юм бүгд оролцоод тэгээд retail trader-ууд гэх мэт бүгд оролцоод тухайн үн цэнийг дуудлага худалдааны онолын зарчмаар оролцож үн цэнийг үүсгэж байгаа гэдэг ярьсан те. За мөн маркет ерөөсөө хоёрхан төрлийн хөдөлгөөн үзүүлнэ гэдгийг ярьсан байна. За тэгвэл өнөөдөр би юу ярьж өгөх гээд нөхөр энэ хоёр төрлийн хөдөлгөөний хаана би арилж яах юм яг яаж хийх юм бэ яаж шийдвэр гаргалт хийх юм бэ гэдгийг ярьж өгөх гээд. За тэгэхээр маркет ерөөсөө хоёрхан төрлийн хөдөлгөөн үзүүлнэ буюу нэг нь трендийн хөдөлгөөн одоо тренд гэхээр өсөлтийн тренд болон уналтын тренд л байгаа тийм хоёр трендийн хөдөлгөөн байна. За нөгөөх нь рейнж хөдөлгөөн. За энэ тэгээд энэ дээр маань бас нэг эргэлзээтэй ч юм хүмүүс асуусан юм байсан. За тэрэн дээр хэлэхэд трендийн хөдөлгөөн гэж юу хэлээд байгаа юм гэхээр ерөөсөө л одоо энэ тренд өсөлттэй байна гэж үзэх юм бол энэ чинь ерөөсөө л зах зээл дээр худалдагч худалдаа авагч хоёр байгаа шүү дээ. Дуудлага худалдаанд оролцож байгаа. Тэр хоёрын buyers таланд хамгаалцсан байна л гэсэн үг. Селлерсүүд өчгөө байгаа буюу зах зээл шинэ үн цэн тогтоохгүй шинэ үн цэний түвшин хайгаа явж байгаа л гэсэн. Өсөлтийн тренд явж байгаа гэж хэлдэг тийм. Тэгээд янз бүрийн өөр нэршлэр хэлдэг шүү дээ. Тэрэн дээр ерөөсөө эргэлзэх юм. Expansion хөдөлгөөн гэж хэлнэ те. Rally гэж хэлнэ. Одоо өөрөөр юу гэдэг impulse гэж хэлнэ те. Imbalance гэж хэлнэ те. Одоо тэд нар тэр бүх нэршлүүд бол зүгээр л трендийн хөдөлгөөнийг хэлж байгаа хөдөлгөөн байхгүй. За уналтын тренд дээр ч одоо бас уналтын expansion хөдөлгөөн гэж хэлэхээс гадна өөрчөө юу гэдэг лээ. Base биш drop гэж нэрлэдэг гэдэг тийм drop. За тэгээд ерөөхдөө нэг rally base drop base rally энэ гэдэг юмуд яригддаг шүү дээ. Тэрний drop гэдэг чинь уналтын хөдөлгөөнийг хэлж байгаа. Мөн impulse гэж хэлнэ, balance хөдөлгөөн явж байгаа ч гэдэг. Тренд хөдөлгөөний янз бүрийн хөдөлгөөний нэршлээ байдаг тийм. Тэгэхээр тэр нэршил нь бол хамаагүй. Гол нь суур ойлголтын хэлээд байгаа. Суур ойлголт нь юу гэхээр ерөөсөө л өсөлт явж байгаа гэдэг бол buyers хамгаалж байна. Үнэлтийн тренд явж байна буюу нэг чигийн үнэлтийн хөдөлгөөн явж байвал энд sellers хамгаалж байна гэж ойлгоно гэсэн. Тэгэл болоо. Энийг бид нэр юу гэж хэлдэг вэ? Трендийн хөдөлгөөн гэж хэлж байгаа тийм. За өсөлтийн трендтэй, үнэлтийн трендтэй. За нөгөөх нь range. Range гэж маш олон нэршлээр нэрлэж байгаа маа гэж хэлэх гэдэг. За base хөдөлгөөн гэхэл нэг өөр хөдөлгөөн биш. Цуур онл нэг range, base, consolidation одоо өөр чинь юу гэдэг balance area ч гэдэг юм тийм. Бүгд одоо нэг зүйл гэж ойлгох хэрэгтэй байхгүй цаана. Юу юм бэ гэхээр ерөөсөө л эрэлт нийлүүл тэнцвэрч байгаа. Худалдагч худалдаа авагч тал хоёр тухайн үн цэнийг тогтвортой шудраг үн цэний бүс гэж үзэж байгаа тийм. Одоо баланс дарья үүсгэж чинь гэсэн үг тийм. Үн цэний тогтвортой үн цэний бүс үүсэж байгаа хөдөлгөөнийг бид нар range гэж нэрлэж байгаа. За иймэрхүү хоёрхан төрлийн хөдөлгөөн үзүүлж байгаа. За тэгвэл бид нар энэ арилжаанд шийдвэр гартыг хаана одоо арилжаанд яаж ашиглах юм бэ гэхээр ерөөхдөө трейдерүүд жоохоо бүгдээрээ бид нар бол яаж ашиглах вэ гэхээр зах зээлийн бидний трендийн хөдөлгөөнийг барьж авах зорилготой байдаг тийм үү. За хааш ингээд өсөлтийн тренд явж илээ гэж бодоход зах зээл тогтворжоод ирлээ. Тэгвэл дараа нь өсөлт явах уу, үнэлт явах уу гэдэг дээр шийдвэр гаргаад хэрвээ өсөлт явах гэдэг бол бид нар энэ дараагийн трендийн хөдөлгөөний тийм үү. Энэ импульс хөдөлгөөний трендийн хөдөлгөөний expansion хөдөлгөөнийг барьж авч орох сонирхолтой байдаг тийм үү. Завсрын хөдөлгөөн дээрээс нь тийм. Тэгвэл энэ хөдөлгөөнийг яаж барьж авч одоо энтер хийх боломжтой байт юм бэ гэдгийг одоо тайлбарлаж өгөх гэдэг. За тэрний юу гэхээр ерөөхдөө за би энэ зөвхөн уналтын трендийн үед одоо ярих гэдэг юм жишээ бэлдсэн ба шүү. За өсөлт төр бол эсрэгээр уруу харуулчул яг адилхан гэсэн үг шүү. За жишээ нь энд юу вэ нөхөр за ер нь 3 төрлийн л бид нарт ерөөсөө асуулт гарч ирэн заяа. За нэгдүгürt нь хамгийн түрүү ер нь бол арилжаа их зон юу тодорхойлох юм хэрэг чи арилжаа их зон гэдэг зүйлийг л тодорхойлж байгаа тийм үү. Би одоо юу бичлэг болгонд ирээл баг ярьж байгаа ихэнх нь мэддэг болж байгаа хөө тэгт. За poison буюу point of interest zone буюу арилжааг сонирхлын зон. Энийг яаж тодорхойлох нь тухайн хүний арилжаа ашиглаж байгаа одоо арга барилчлаар тодорхойлогдно гэсэн үг тийм. За манай сургалтын цуус хүмүүс бол яаж тодорхойлох талаар бүгд мэдж байгаа тийм. За янз бүрийн стратеги гэж байна. За чи жишээ нэг юм одоо support resistance хардаг трейдер байвал энд нэг ингээд хааш өмнө нь тийм. За одоо яаж зөвлөх вэ? Энд ингээ хааш олон удаа шалгацсан байвал энийг юу гэж үзэх вэ гэхээр эсэргүүцлийн зоон би хаанч дахиад ирүүл энэ чинь унах магадaltaй ч гэдэг юм те. Одоо энэ бол support zone, resistance zone гэсэн үг шүү дээ. Эсэргүүцээд байгаа. Энийг
тэрхий үнэтэй гэж бодоод селлерсүүд орж ирээд байгаа гэсэн үг тийм. Тим ч үгүй юм ямар нэгэн аргаар poison тодорхойлно тийм үү. За тэгвэл би чамд одоо асуулт байна. Нэгдүгээр хэсэг нь юу вэ гэхээр юу вэ гэхлээр за яг энэ хөдөлгөөн дээр тийм үү. За энд нэг ямар нэг аргачлаа бид ийм арилжаа их сонирхлын зоон тодорхойлчлаа. Арилжаа хий гэж бодож чинь тийм үү. Хааш миний арилжаа их зоон руу ороод ирлээ тийм үү. За ороод ирсэн. Чи шууд одоо entry хийх үү гэж асуух гэдэг байгаа байхгүй юу. За ороод ирлээ миний энэ зоон 100% ажилтдаг. Жишээл нэг тренд лайн шалдурцсан ингээд тэгвэл тэр зоон руу чи ороод ирлээ чи шууд учирдаггүй шууд сэл дарддаг гэдэг. Энд чинь стред явж болно, шууд унжиж болно, эсвэл энэ дэр баланс үүсгэж болно шүү дээ. Энийг л хэлэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр юу хэлэх гээд нөхөр эхний хөлбөр нь юу нөхөр чиний арилжааг сонирхны зоныг ямар ч одоо энэ дээр одоо реакшн өгөхгүйгээр шууд ингээд эвдээд одоо өсөлтийн тренд явж байгаа бол тийм үү. Өсөлт шууд эвдээд нэг чи үргэлжлэн лагаар ингээд явчих болно. Эхний хөлбөр. За хоёр дахь хөлбөр нь юу гэж болох вэ гэхээр хоёр дахь хөлбөр нь бол чиний харж байгаа нөгөө арилжаа их зоон дээр чи ирлээ. Маркет энд баланс прайс үүсгээ те. Баланс дээр одоо рейнж хөдөлгөөн яваад унж болно. Үн чинь тогтворжоод ирж болно гэсэн үг. За гурав дахь нь юу гэж болох вэ гэхээр чиний нөгөө арилжаа их гэдэг зоон дээр те ороод ирэхдээ маркет огцом шууд нэг зөвлөгөөнөөр унчиж болно. Одоо уналтын тренд өмнө явжсан бол трендэд дагаад тренд хөдөлгөөн яваад огцом унж болно гэсэн үг. Ийм ерөөсө 3 хөлбөр байгаа байхгүй. Тэгвэл энэ гураас чи яаж одоо конфирмашн авах юм бэ гэхээр чиний арилжаа хийж байгаа тухайн зоон дээр ирэхэд чи эхнийх нь шууд ингээд эсрэг явчихж байгаа. Энд одоо сэл орох гэж хүлээжсэн чинь шууд яваад өгвөл яах вэ гэхээр энэс яаж өөрийгөө хамгаалах юм бэ гэж байна. Энэс хамгаалах маш амархан зөв. Энд дээр ерөөсө арилжаа хийхгүй. Ямар хамгаалалт тавьд юм бэ гэхээр ерөөсөө л чи хүлээн. Чамд ерөөс ганцхан л сонголт байгаа. Тренд ингээд candle одоо юм огцом өсөлттэй орж ирж штэ тий. Тренд хөдөлгөөн яваад энэ poison руу ороод ирсэн. Учир утгагүй өсөлтийн candle одоо юм өсөж байгаа candle-ууд ингээд өсөд байхад шууд эндээс нь сөрөөд сэл дараад иж болохгүй л гэж хэлж байгаа. Яах юм бэ гэхээр энд чи confirmation хүлээх хэрэгтэй байхгүй. Хүлээх л чухал. Тийм болохоор энэ candle тренд ингээд өсөж ивэл энд ерөөсөө зүгээр хүлээгээд байж байгаа энэ зон дээр. Энэ зон дээр юу үзүүлэх нь вэ? Ерөөсөө л чи арилжааг энэ 2 3 дугаар 2 болон 3 дээр л арилж байна. Тэгжиж чи дараагийн тренд хөдөлгөөнийг барьж авч чадна. Тэрнээс чи нэгдүгээр хөдөлгөөн дээр бол трендийг 1000 сөрөөд одоо ийм импульс явж байгаа хөдөлгөөн дээр стоп лосс болно эсвэл тансаа шатаан тий. Хоёрхан сонголт. Тэгэхээр ерөөсөө нэг чи энэ тренд candle шууд сурж орохгүй нэ гэж ойлгож хэрэгтэй тий. За тэгвэл 2 3 дээр яаж арилж яах юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа. За би жишээн дээр тайлбарлаад байзаа. 2 дугаар ийм жишээн дээр ч юм уу 3 дээр яаж би арилж яах юм бэ? За хоёрыг тайлбарлая. Жишээ нь одоо за би жишээ нь юу тайлбарлаж өгөх вэ? За яг өөрийнхөө арилжаанд орсон нэг стап дээр тайлбарлаж өгье бэлдсэн ба. Тэр нь юу гэхээр за ингээд USD Швейцар франк дээр харах юм бол хаан шинд харж байна уу? Ийм том зоон дотор юу байсан бэ нөхөр? Consolidation range хөдөлгөөн тий. Энд маш их захиалга одоо шудраг үн цэнийн бүс буюу баланс дайраа үүссэн тий. Энд бол трейдерүүд ерөөдөө энэ зах зээлийн дээр үн цэн тогтсон бүс аваад тэгсэн чинь энд юу болж байна вэ гэхээр энд огцом нэг чи хөдөлгөөнөөр доошоо өвдөгцөн байгаа энэ баланс дайраа. Тэгэхээр яаж ийм вэхээр энэ балансд бүсийг маркет юу гэж үзсэн бэ гэхээр тийм үнэтэй одоо үнэтэй үн гэж үзэж чинь гэсэн үг шүү дээ. Эннээс өшөө хямдхан байх боломжтой гэж үзсэн учраас селлерсүүд орж ирээд зах зээлийг унгаасан тий. Унахаас. Тэгэхээр дараагийн одоо завсрын хөдөлгөөн орж ирэхэд энэ үн цэний бүс дээрээс би юу хайх хэрэгтэй вэ гэхээр өмнө нь энэ үн цэний бүсийг одоо үнэтэй байна гэж үздэг зах зээлийн үнс юм чинь дахиад эндээс үргэлжлээд унах боломжтой гэсэн над нэг юм юу орж ирэх нь шүү дээ тий. Баталгаа орж ирэх нь шүү дээ. За тэгээ би энэ чинээс юу лээжсэнгээр сел талдаа арилжаа үүж чинь. Тэгээ энэ энэ балансууд одоо smart money концепцийн одоо өөрийнхөө ашигладаг арилжааны арга барилуудаар poison тодорхойлж байгаа. За poison тодорхойлоод liquidity хамт хэлгээд энэ чинь яг одоо нэгдүгээр жишээгээр жишээ нь ингээд энд би одоо зүгээр шууд сурж ерөөсөө энтрийг даргаагүй заяа. Юу гэдгийг энд өссөөр байгаад ингээд явчих болох уу? Болох учраас би энэ чинь нэгдүгээр confirmation шиг одоо шууд өсөх магадaltaй учраас энд бол юу ч хийхгүй хүлээсэн шүү заяа. Тэгээ ямар баталгаажуулалт орж ирэхээр арилжаанд орсон юм бэ гэхлээр за би хоёрыг тайлбарлаж өгөх. Цагаа багасгаад хоёрыг харахын тулд та дээр нь бол бага цаг дээр илүү харуул илүү ойлгомжтой харагддаг. Poison тодорхойлчод би тэр нэг одоо манай энэ description дээр Telegram group байгаа шүү дээ маха. Тэрэн дээр байн хэлдэг те ID оруулчаад заавал confirmation баталгаа аваараа entry ихтэй бага цагийн баталгаа аваараа гэдэг чинь учиртай байна шүү дээ. Тэгэхээр эн чинь юу болсон байх нүгэ харах юм бол за энд ингээ харах юм бол хаашийн range жилж эхэлсэн юм те. Яг миний entry гэж энэ шар бол одоо миний entry poison ах нь шүү дээ тий.
арилжаа их сонирхолтой зон, сел талдаа арилжаа их, шорт арилжаа их гэж сонирхож байгаа зон. Тухайн зон дээр орж ирээд ханш рейнжилж гэсэн. Тэгэхээр энэ чинь шууд энтри хийх үү? Энтри хийхгүй. Энд бол баталгаажуулалт өшөө орж ирэхийг. Энэ balance price чинь бол 2-р загварчлал дээр тийм одоо нөгөө зурган дээр дахиад нэг юм хэлчих мартсан байна. Ийм balance price үүсгэсний дараа ханш рейнжилж байгаад хаашаа явж болох вэ? Дээшээ өсчиж болно, эсвэл доошоо унжиж болно. Трендийн дагуу тийм. Хоёр хөлбөр байгаа учраас энд одоо рейнжлээд эхлэнгүүт нь шууд сэлдэд байхгүй гэсэн үг байхгүй. Ямар баталгаа авдгийг хэрэг. За би бол одоо хэмжээсийнхээ онлын дагуу тийм. Энд бол угаасаа уналтын хэмжээс явах тодорхой өсвөр сэл харж байгаа гэсэн. Өөр одоо олон баталгаа авч болно. За жишээ нь юу харах гэдэг нөхөр энд ийм рейнж хөдөлгөөн явж байгаад огцом нэг чиглэлээр дээшээ импульс орж ирсэн байна уу? Орж ирсэн буюу энэ үнийг хямдхан гэж үзэх гээд байна тийм. Гэтэл нөгөө нэг balance price руугаа буцаад огцом ханш орж ирээд бүр тэрнээсээ доош орчихоор бид нар энд юу гэж ойлгох вэ гэхээр юу гэж ойлгох ёстой юм бэ гэхээр зах зээл энэ бол ерөөсөө цэвэр manipulation хийж байгаа хөдөлгөөн байхгүй энэ candle. Энэ candle-ыг шууд таньж болж байгаа manipulation хийж байгаа буюу энэ candle дээр ерөөсөө селлерсүүд орж ирж байгаа юу? Томчууд одоо халимнууд захиалга оруулж байгаа гэсэн үг. Яаж мэдээд цэвэр шууд хийж хэлж байгаа нөхөр энэ тогтвортой үн цэнийн бүсийг ингээд хямдхан гэж үзээ тийм үү? Энэчнээс халимнууд захиалгаад лонг талд оруулсан байсан бол хизээч эргэж энэ үннээсээ доош орохгүй. Өөрийнхөө хямдхан гээд одоо лонг талд байрлуулсан одоо үн цэнийн бүсээс доош орж ирнэ гэж мэдээж байхгүй тийм үү? Тэгэхээр логикоор ийм л зүйл. Тэгэхээр доош ороод ирж байгаа гэдэг нь энэ чинээс энэ дээр тавьсан одоо яаруу сандруу трейдерүүд байж болно те. Эрт арилжаанд хоцорчих вэ гэж сэл. Энэ стоп лоссуудыг ашиглаад өөрсдийнхөө захиалгыг шорт талтай байрлуулж байгаа. Стоп лосс гэдэг чинь ерөөсөн алдагдлаа хүлээгээд зах зээлээс гарч байгаа захиалга шүү дээ. Тэрийг чинь ашиглаад нөгөө талд манипуляшн хийгээд өөрсдийнхөө ордрыг шорт талдаа оруулж байгаа гэсэн үг. За яг ийм сетап дээр яаж орд юм бэ гэхээр би юу яд юм бэ гэхээр энийг одоо жоохон цэвэрхэн болгоё те. Яадаг юм бэ гэхээр нөгөө нэг баланс дайрыгаа тэмдэглэж чинь энэ баланс дайрыг байна тийм үү? Рейнж авсан. Энэ area дотроос за энэ poison гэж жоохон шилжүүлж. Энэ area дотроос эргээд зах зээл одоо ханш өсч ирээд энд орж ирэх үед нь би short ID хайдаг гэсэн үг. Short одоо орох сонирхол их болдог гэсэн үг. Яагаад гэвэл миний том цагийн зоонууд бол энэчнээс хаашаа явж магадгүй гэсэн баланс дайраад ирээд manipulation хийсэн. Тэгэхээр manipulation хийсэн энэ high гэдэг бол юу гэж ойлгох вэ? Жинхэнэ high. Энэ high руу хизээч дахиж гарч ирч чадахгүй юм шиг. Яагаад гэвэл энд аль хэзээний томчууд халимнууд захиалга оруулсан учраас эндээс гарч ирээд энийг аавна гэдэг бол өөрсдөө ахаад энэ үн цэнийн бүсээ одоо хожингүү гэж үздэг гэсэн. Тэгэхээр ийм зон дээр арилжаа их юм бол маш хүчтэй байдаг гэсэн үг байхгүй. Тэгээ орж ирээд ханш яасан бэ? Хаанаас унсан бэ? Харах юм бол нөгөө л нэг өмнөх balance price дотроос ч ханш уналт орж ирж байгаа гэсэн. Тэгэхээр иймхэн confirmation аваад, амархан confirmation аваад одоо short-талтай арилж байгаа хийж болох нь шүү дээ, тэ. За 2 дугаар загварчлаар юм байна. Өсөлтийн талдаа бол эсрэгээр нуруу харуулчих юм бол зарчим нэг адилхан гэсэн үг. За 3 дахь нь одоо шууд ингээд тренд явцдаг хөдөлгөөн гэж хэлэх гэдэг нь трендийн хөдөлгөөн үргэлжлэн явцдаг. Ийм хөдөлгөөн хинтээ хаана гарч ирд юм бэ гэхээр за тайлбарлахаар гоё жишээ байна уу. За харъя хэдүүлээ тий. За яг энд одоо харагдаж байна. Одоо харах юм бол тий. За энийг одоо ижлүүлээ. Түрүүний poison байна тий. За маркет ингээ ханш явж илаа. За тэгтэл ханш тухайн энд нэг баланс үүсгэсэн юм тийм үү? Яг л саяных шиг баланс үүсгэж чаад дээшээ огцом хатгаад эргээд нөгөө баланс үүсгэсэн үнээс яасан юм. Доошоо ороод ирж байгаа. Тэгэхээр бид нар юу гэж үзэх вэ? Энэ балансд арайг бол балансд арай дээрээс дээшээ эвдсэн хөдөлгөөн нь томчуудын захиалга бол энд байгаагүй. Энэ эсрэгээр manipulation хийсэн хөдөлгөөн байна боيو. Энд жинхэнэ хай тогтсон юм байна те. Энэ чинээс томчууд захиалга шортлолтод оруулчих. Яагаад гэвэл эсрэгдэлд энд сэл одоо энд байсан стоп лоссуудыг ашиглаад эсрэгдэлд өөрийнхөө захиалгыг аажим оруулсан гэсэн үг шүү дээ. Тэрийг нь яаж мэдээд нөхөр энэ value array-г доошоо эвдээд ороод ирчих واخгүй. Ийм үед яах вэ? Чи short талдаа арилжаа хийн. Одоо арилжаа хайх нь шүү дээ. Тэгээ завсар хөдөлгөөн хүлээнэ. Завсар хөдөлгөөн орж ирэхдээ яаж нөхөр одоо liquidity concept одоо мас авалтаас яригдаг тийм smart money-гийн liquidity буюу trend line liquidity үүссэн байна тийм. Энэ бүх liquidity-г ашиглаад энэ зах одоо ханш яаж ниш орж ирээд manipulation хийгээд огцсон унсан байгааз энэ бол 3 дугаар завшил хөдөлгөөн ихэнхдээ энд явж орж ирдэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр юу хэлэх гээд нөхөр би бас л энэ чи яг юу яаж байгаа гэхээр энэ range үүсгэх хөдөлгөөн дотор short entry хийх хүлээж яхад одоо нэг 3 дахь түрүүний ярьсан 3 дахь хөдөлгөөний дагуу одоо entry хийх боломж ч юм болдог. Айгүй хурдан унцдаг гэсэн үг байхгүй. Энийг яг тухайн үед нь харж байхгүй бол огцсон унчих магадaltaй.
Яагаад гэвэл энэ хай дээрээс томчууд LED-ийг орцсон байгаад энэ доторх liquidity-г ашиглаад дахиад ордрууд institutional order smart money дэмжиж ороод ирэх боломжтой зон гэж ойлгох нь шүү дээ. Тэгэд яг ийм үед юу хэрэг хамгийн гоё баталгаануудыг юу гэдэг юм хэр фрактал өгнө. Фрактал хэрвээ хэмжээс доошоо өшөө явахаар байх юм бол энэ одоо ерөөсөө л ийм зүйл яриад байна шүү дээ, тийм. Маркетингээ унж явж байгаад одоо өслөө гэж бодъё. Өсөлтөн дээр нь яг за би уналтан дээр ярьж байгаа юм чинь уналтын тренд дээр ярьж байна шүү. Маркет унлаа. Завсар хөдөлгөөнөөр чихэд дахиад эндээс шорт явах юм уу эсвэл энэ тренд дуусчих юм уу гэдгийг мэдэх хэрэгтэй тийм. Тэрийг бол фрактал тодорхойлоод өгч. Тренд өгөхөд фракталаар унахаар байвал яг саяны entry step-уудаа ихтгэлтэйгээр хайж эхэлнэ. Тэгэд яг entry хийх гэдэг тэр candle-ууд дээр юу арах нь order flow хараад орох юм бол илүү гоё нарийн entry-ууд хийх боломжтой байдаг. Яг энд order flow харах юм бол маш гоё confirmation-ууд аавна гэсэн үг байхгүй. За иймэрхүү зүйл ярих гэдэг. Тэгээд трендийн хоёрхан төрлийн хөдөлгөөн байна. Тэгвэл чи range хөдөлгөөн буюу одоо үнцийн тогтворцсон бүсийг арилжаанд яаж ашиглах талаар өнөөдөр имжлэхээр маш гоё ойлгомжтой ярьж байлаа тий. За тэгээд арилжаанд нь амжилт хүсье.